Бүгдэнд нь сайхан оройн мэндийг хүргэе. За юуны өмнө та бүхэнд дэлхийн эрүүл мэндийн өдрийн баярын мэндийг хүргье. За бүгдээрээ сайхан хаварчж байгаа ах гэж бодож байна. Тэгээд ойрдоо бүгдээрээ уулзалцсангүй энэ сайхан эрүүл мэндээ сахин хамгаална гэдэг энэ одоо өнөөдрийн цаг хугацаанд бол номер 1 бидний тулгамдж байгаа асуудал байгаа учраас энэ сайхан арга хэмжээндээр уулзж байгаадаа үнэхээр таатай байна. За дархлаа тогтолцооны талаар та бүхэн ерөнхийдөө бол ер нь бол гадарлаж байгаа байх гэж би бодож байна. Тэгээд дархлаа тогтолцоо дотроо трансфер фактор гэж яг юу юм бэ? Трансфер фактор яг юу хийдэг юм бэ? Трансфер фактор дээр тулгуурсан ямар эрдэм судлалын ажлууд байдаг юм бэ? Ямар судалгааны ажлууд байдаг юм бэ гэдгийг хүмүүс маш их сонирхдог. Бусад ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс юугээрээ ялгаатай юм бэ гэж хүмүүсийг асуудаг. Тэгэхээр энэ асуултанд миний би та бүхэнд бас хариулахыг хичээе. За трансфер факторыг хүмүүс ингээд ногоо цэцэг жимс мөөх ч юм ингээд нэг ондоо зүйлээр хараад идэг. Трансфер фактор бол ерөөсөө хүн бий болохын цагт хүний бие махбодод байгаль ээжээс биднэрт заяасан бэлэг гэж олж харж болно. Энэ трансфер фактор өвчүүний ард байрладаг сэрээ булчирхай гэж сэрээ шиг хэлбэртэй хоёр сертэнтэй ийм булчирхайгаас шүүрж ялгардаг. Сая хатхуу доктор маань ярьлаа. Төвийн эргэтэнд өөрөө сэрээ булчирхай ордог. Өөрөөр хэлбэл дархлааны төвийн эргэтнээс өөрөө ялгарч идэм юм. Тэгэхээр энэ хүн ингэж үүсэж бий болсон цагаас л бидэрт байсан юм гэж ойлгох нь шүү дээ. Бидний дархлааг одоо зөв зүйтэй ажлыг нь хангаж явахын тулд байгаль ээж биднэрт трансфер факторыг бидний цуснд өөрөөс нь шүүрүүлж ялгаруулж өгсөн байна. Харин 49 онд Америкийн эрдэмтэн Шервуд Лауренс гэдэг хүн цуснд илрүүлсэн байгаа. Энэ хүн сүрээгийн талаарх судалгаа хийж исэн. Тэгсэн чинь цагаан эс дотор цагаан эсүүдийг сивингийн нэг биетээс нөгөө биет рүү донороос одоо хүлээн авч руу ингэж хийсэн чинь тэрийг дагаад маш их мэдээллийн процесс явагдаж байна. Дархлааны мэдээлэл очтгийм байна гэдгийг одоо илрүүлсэн байна. Ингээд энэ дархлааны мэдээллийг зөөвөрлөдөг энэ жижигхэн зүйл өөрөө трансфер фактор юм биш шүү. Энийг зөөвөрлөгч хүчин зүйл гэд нэрлэе гэдэг ийм одоо зүйлийг анх Шервуд Лауренс бидэрт томьёолсон байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө цуснд байдаг юм байна. Хүний цуснаас 49 онд илрүүлсэн юм байна. Энэ урмал ногоо цэцэг жимс биш юм байх нэ. За 74 онд эхийн ангир уурганд байдгийм байна гэдгийг олж тогтоосон. Өөрөөр хэлбэл ээжээсээ хүүхэд анхны амлгаа хийдэг штэ одоо нэг хар уурга гэж яриад байдаг. Сүү орохоос өмнө одоо гарч идэг 1 хоног дотор гарч идэг энэ хар уурганд 100% трансфер фактор өөрөө агуулж идэг. Ингээд сүү орохлоор трансфер фактор нь багасаад 2-3 дахь хоног дээрээ трансфер фактор байхгүй болчдөг. Тэгэхээр энэнгээр яаж яах вэ? Ээжээсээ мэдээллийг хүүхэд авдаг, дархлааны талаарх мэдээллийг авч идэг гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд 60% дархлааны хүчин чадалтай төрлөө гэхэд 40%-ийн одоо 100% болж бүрэн бүтэн болох энэ одоо мэдээллийг ээжээс авдаг байна. Ингээд хүүхэд одоо бүтэн дархлаатай болж төрдөг учраас заавал ангир уургийг амлуул гэдэг нь ийм учиртай. За ингээд эхийн ангир уург нь байдаг юм байна гэдгийг мэдчихэд гаргаж авахсан чинь технологийн одоо хоцрогдол гэдэг юм одоо юу гэдэг бүрэн хөгжөөгүй байдлаас гаргаж авч чадахгүй байсаар 89 онд одоо үнэхээр компьютерчж дэлхийд дахина шин технологи нэвтэрснээр үнэний ангир уургнаас трансфер факторыг гаргаж авч чадсан байна. Ингээд 9 жилийн дараа буюу одоо 98 онд FOLIFE компани трансфер факторыг худалдаж авснаар дэлхийн нийтээрээ уух боломж буюу үнэний ангир уургнаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг ууж идэх боломжтой болж гэлсэн. 2020 онд өндөгний шараас цэврээр нь энэ жижигхэн одоо молекулыг гаргаж авсан байна. Тэгэхээр бид нар юу гэж ойлгож байна гэхээр трансфер фактор хүний цуснд байдаг юм байна, амьтны цуснд байдаг юм байна, тийм үү? Өөрөөр хэлбэл энэ витамин биш юм байна, эрдэс бодис биш юм байна, энэ урмал ногоо биш юм байна. Энэ бүр им биш юм байна. Хүмүүс капсулаа цаван дотор хийдэг юм шиг олж хараад байдаг байна шүү дээ. Энэ гэж та бүхэн ойлгож болохгүй нэ. За энэ хүний ангир уурганд байдаг юм байна, амьтны ангир уурганд ялангуяа сэр нуруутай амьтны ангир уурганд байдаг, хүний цуснд байдаг, амьтны цуснд байдаг. Монголчууд маш хэрэгэлдэг трансфер факторыг.
одоо энэ гөрөөсний цус, хүм мах, бавгаан донд тэгэл цагаан ямааны сүг, үүний саам, одоо үнэний уураг мураг гэл те ингээд маш хэрэгэлдэг шүү дээ. Хэрэглээгээ болгоцсон байдаг. Тэгэхээр яг тэрийг хэрэгэлснээрээ миний бие тамирчдаг гэдгийг мэддэг. Гэхдээ энэ трансфер факторын нөлөө байдгийм байна гэдгийг бас сайн мэддэггүй. Тэгэхээр энэ өөрөө трансфер фактор юм байна гэдгийг бид нар одоо олоод харлаа. Трансфер фактор бол маш жижигхэн, бүр маш жижигхэн. Энэ одоо атом молекул гэж бид нар ярьдаг шүү дээ. Атом молекул болж тоглоол байдаг. Тэгэхээр атом молекул бол хамгийн жижигхэн зүйл ахна шүү дээ. Одоо сүүлийн үед энэ зурагтаар пептид гэж яриад байдаг. Тэгэхээр трансфер фактор чи угаасаа пептид ахгүй. Энэ жижигхэн цитокин ахгүй юу? Энэ жижигхэн цитокин пептид чи өөрөө ягаад ухаалаг молекул гэдэг байгаа юм хэр бид түрүү ярьсан нэг биетээс нөгөө биетэд дархлааны мэдээллийг дамжуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл бидний дархлаа тогтолцоо эрүүл байна гэдэг маань тэнцвэртэй байна. Та бүхэн зурган дээр харж байна. Эрүүл дархлаа тогтолцоо өөрөө тэнцвэртэй байхыг хэлдэг. Энэ тэнцвэр алдагдаад илтгэхээр бид өвддөг байх нь. За тэгвэл трансфер фактор яг юу хийдэг юм бэ? Бид нар юу вэ гэдгийг мэдчихлээ тийм үү? За юу хийдэг юм бэ? Трансфер фактор бидний дархлааг сэрээдэг, сургадаг, заадаг, тэнцвэртэй байдлыг хангадаг, зохицуулдаг, зохион байгуулдаг ийм одоо жижигхэн молекул ахна шүү дээ. Өөрөөр хэлбэл трансфер фактор тийм үү бидний дархлаа ядраад, туйлдаад, унтсан энэ дархлааг босооч, сэрээч, хүй наагур чин тэглээ инглээ гэдэг энэ мэдээ тохио өгдөг. За бие махбод дархлаа тогтолцоо маань бидний ууж идж байгаа зүйлс болон хэрглэж байгаа энэ химийн бодисны нөлөөгөөр гажуудалд ордог. Одоо бид нар тэнэгрэн гэж ярьдаг. Гажуудаад эхлэхээр яадгүй гэхээр энэ төөрөгдөлд орсон дархлаа маань эрүүл эсүүдээ барьж авч устгах ийм одоо ажлыг хийж эхэлдэг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар өвчтөе зүйлийг барьж авч устгаж явах ёстой дархлаа маань эрүүл эсийн маань барьж авч устгаад байдаг. Энийг өөрөөр хэлбэл аутоиммун өвчнүүд гэж ярьдаг. Тэгэхээр энэ тохиолдолд трансфер фактор яадгүй гэхээр заавар зөвлөгөө өгдөг байна ш дархлаа тогтолцоонд. За дархлаа минь ээ чи болохгүй шүү. Энд чи хараа энэ зүсээ хувиргасан нөгөө мутацид орсон вирус чи энэ биш үү? Энэ бактери чи энэ биш үү? Энэ таны эсүүд биш үү? Тийм учраас та одоо яах вэ дархлаа минь? Өөрийнхөө эсийг хамгаалж энэ зүсээ хувиргасан энэ гоо бүсгүйг одоо жинхэнэ одоо устгах ёстой шүү гэдгийг энэ трансфер фактор өөрөө шидэт өвгний дүрээр төсөөлөн ингэж заасан гаргасан байна шүү дээ. Ингээд зааварладаг гэж хэлэх нь шүү. Ингээд трансфер факторын мэдээллийн дагуу, сургалтын дагуу, трансфер факторын зааврын дагуу дархлаа тогтолцоо өнөөдөр энэ зүсээ хувиргасан вирустэй тэмцэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл ухаан сууж эхэлж гэнэ гэсэн. За ер нь дархлаа тогтолцоо тэнцвэртэй байдлыг хангаж яадаг буюу энэ ногоон энэ одоо зурс дотор байх ёстой. Энэ зурс дотроос дээшээ гараад ихсээд эхлүүл өвдөн, доошоо ороод багасаад ирвэл өвднө. Тэгэхээр манайхан ингэж ойлгодог штэ. Дархлаа муудаад байна. Би сайжруулах ёстой гэж сайжруулах юм хэрэглээл байдаг. Яг нариндаа ирвэл ихсээд ирвэл бас өвддөг байх нь. За тэгвэл ихсэх төрлийн өвчнүүдийг цөмөөрө харъя. Бие дотор байдаг, дотроос асуудал үүсдэг өвчнүүд болохоор энэ бамбаа булчирхайн өвчнүүд байна, ревматоидны артрит гэдэг үе мөчний өвчин байна. За ингээл төрөл бүрийн өрөвсөлт өвчнүүд байна, нарсны төрлийн бүх өвчнүүд байна. Дээр нь одоо энэ сахарын өвчин гэх мэт байдаг байна. За гаднаас хамааралтай энэ харшлын төрлийн юмнууд байдаг шүү дээ. Хоол, хүнс, одоо төрөл бүрийн идэж уудаг, эсвэл одоо хэргэлдэг юмдаа бид нар харшил өгдөг, астм өгдөг, хөндийн өрөвслүүдийг өгдөг. За энэ бол дархлаа ихснээс болсон өвчнүүд шүү. За тэгвэл дархлаа муудснаас болоод өвддөг. Энд юу орох вэ гэхээр нөгөө хавдар байна, БЦ вирус байна, дох байна, сүрээ байна, одоо тэмбүү байна тий. За мөн гадна бактерийн халдвар, вирусын халдвар, мөөгөнцрийн халдвар, паразитын халдвар гэх мэт. Өөрөөр хэлбэл бид нар дархлаа ихсэж болохгүй юм байна, дархлаа муудаж болохгүй юм байна. Яг дархлааг тэнцвэртэй байлгаж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ дархлаа чи өөрөө муудчаад ихсчээд багасчаад байгаа юм чи яах ёстой юм бэ? Тэгэхээр трансфер фактор өөрөө дархлааг хэдийгээр идэвхжүүлдэг боловч өөрөө сургаж идэг, тэнцвэржүүлж идэг ийм зүйл ахна шүү дээ. Нэг үгээр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр трансфер фактор бол
бидний дархлаа тогтолцооны тогтолцоог сургаж идэг. За тэгээ би түрүү ярианыхаа эхлэнд хэлсэн шүү дээ. Ижил төстөө дархлаа дэмждэг, дархлаа сэргээдэг ийм бүтээгдэхүүнүүд чи юу хийдэг юм бэ тэгээд? Трансфер фактор чинь тэгвэл юу хийдэг юм бэ? Трансфер фактор болохоор ижил төстөө одоо энэ өв сургамал, цэцэг ногоо, жимс, дархлаа сэргээн сайжруулна, идэвхжүүлнэ гэсэн маш олон одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ бүхэн хүнд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энэ бүхэн юу хийдэг юм бэ? Энэ бүгдээрээ одоо бидний дархлааны эсийг хоол тэжээл нь болж идэг. За энгийнээр ярил хүүхдээр ярил бид нар хүүхдээ өсгөхдөө одоо юу гэдгийг ходоодонд нь хоолтой байлгаад хувцлж хоолоор тижээж тэтгэж идэг штэ. А гэвч зөвхөн ходоодонд нь хоолтой байгаад өмсөх хувцтай байснаар тэр хүүхэд нийгэмдээ оршин байж чадах уу гэхээр үгүй. Тэр хүүхэд сурж явах хэрэгтэй. Тэр хүн маш өндөр боловсралтай болж чадвал нийгэмдээ одоо юу гэдэг амжилттай, ажиргалтай амьдралыг зохицлооч чаддаг байна. Тэрнтэй яг адилхан бидний дархлааны эсүүд зүгээр л идээд ингээ гидсэн бүтэн мөрөн гидсэн цатгалан мөрөн бүтэн байгаад байдаг. Яг үнэндээ юу хийхээ мэдгүй, аль нь вирусын, аль нь мутацид орцсон, аль нь одоо юу болчиход байгаа гэдгээ мэдэж ялахгүй төөрөгдөлд ороод гажуудаад тэнэгрээд эхлэхээр яах ёстой юм бэ? Сургах ёстой. Өөрөөр хэлбэл дархлаа тогтолцооны дархлааны эсүүдийн IQ буюу оюун ухааныг бид нар тэтгэж, дэмжиж, зааж, сургаж явах ёстой юм байна. Энэ л ажлыг трансфер фактор хийдэг юм байна. Тэгэхээр энэ тис ондоо үйлдэлтэй байх нь дархлаа дэмждэг бүтээгдэхүүнтэй та ижил төстэй гэж бас шууд утгаар нь ойлгож болохгүй байх нь. За шинжлэх ухааны маш олон хүлээн зөвшөөрлүүд байдаг. За Америкийн нэгдсэн улсад 12 патентыг эзэмшдэг трансфер факторыг хүүсэр гаргаа авсан найрлага хэрэглээний энэ зааварчилгааны 54 аргын юм гэрчлэгийг өөртөө эзэмшдэг. Америкийн нэгдсэн улс Юта мужийн шин санаачлагын 75 ийм патентыг өөртөө агуулж идэг. Энэ одоо For Life компани гэсэн үг шүү дээ трансфер фактор. Ингээд For Life Research компани одоо бол For Life Immune System компани болцсон шүү дээ. Компани буюу дархлаа тогтолцооны компани болцсон 2020 онд. Энэ гүйцэтгэх эрхийн 73 ийм патент эрхийг одоо өөртөө эзэмшдэг юм аа. Өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байгаа юм гэхээр трансфер фактор гэдэг бүтээгдэхүүнийг For Life компаниас өөр компани үйлдвэрлэх эрхгүй юм байна. Өрсөлдөгч байхгүй юм байна. Тэгэхээр би энийг ондоо газраас олоод авчия. Миний дархлаанд ухаан суулгадаг энэ жижигхэн пептидыг би ондоо газраас олоод идээд авчих штэ гэвэл уучлаарай тийм байхгүй юм байна гэдгийг та бүхэн энэ хүлээн зөвшөөрлөөс харж байгаа. За манай Монгол улсад 2009 онд олон улсын бүртгэлд орсноор албан ёсоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд дархлаа судлалын номд орсон байна гэдэг маань эмчнэр 2011 онд ангаахт орсон оюутнууд энэ трансфер фактор бүтээгдэхүүнийг мэдэж төгсөж байгаа юм аа. Учир нь ихээр миний би өөрөө эмч боловч би трансфер факторыг анх одоо сонсохдоо энэ өвс юм уу, ургамал юм уу, энэ одоо юу юм бэ, шүлжээ юм уу гэдэг байдлаар би олж хардаг байсан. Гэвч энэ бидний одоо сурах бичиг үнэхээр эмчнэрийн гарын авлага оюутнуудын хэрэгцээтэй номд нь байхгүй учраас бид нар мэддгүй байсан. Ингээ албан ёсоор 2011 оноос энэ номонд орсноороо бүх 11 оноос хойш амгаахт орсон бүх оюутнууд энийг мэдэж төгсөж байгаараа маш их том амжилтаа. Ингээ 2011 онд эрүүл мэндийн яамнаас энэ бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэх үү аргачлсан зөвлөмж гарсан. Ямар өвчин үед, ямар тунгаар хэрэглэхийн дундаж тун, ямар байдгийг хэдийн хугацаагаар, ойролцоогоор дунджаар яаж хэрэглэдэг юм бэ гэдгийг бүгдийг зааварчлаад өгсөн байдаг учраас магадгүй та бүхэн ууж идж байгаа хүмүүс болон ууж идэж байгаа хүмүүст бол ямар тунгаар хэрэглэх нь их хялбар болсон гэсэн үг. За трансфер фактор өөрөө нэгж бүтээгдэхүүн дотор хамгийн их судлагдсан. Та бүхэн одоо сонссон бол хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд дэлхийн нийтээр ууж идэх энэ цаг үед нутрисевцийн шинжилгээ ухаан хөгжсөн гэж ярьдаг. Нутрисевц гэж та бүхэн сонссон баг. За химийн одоо амгаах ухаан, химийн үйлдвэрлэл ихсэж, технологийн дэвшлээс химийн бүтээгдэхүүнүүд, ийм тарианууд одоо үйлдвэрлэж энэний хэрэглээ ихснээс эхлэж фармацевтийн шинжилгээ ухаан хөгжсөн гэж ярьдаг. Тэгвэл 49 оноос хойш
трансерсепцийн шинжилгээ ухаан яг трансфер фактор гарахтаа зэрэгцээд хөгжиж эхэлсэн юм байнамаа. Маш олон эрдэм судалгааны ажлууд хийгдсэн. Үнэхээр олон эрдэм шинжилгээний ажлууд хийгдсэн. Олон сая их олон сая долларын ийм хөрөнгө зарцуулалт хийгдсэн байх нь. За манай Монгол улсын хэмжээнд одоо нэг магистрийн зэрэг, нэг докторийн зэрэг хамгаалагдсан гэдгийг та бүхэнд за магадгүй зарим хүмүүс мэдж байгаа ах. Тэгээд дуулах гэдэг бас таатай байна. За магистрийн зэрэг нь бол Монс дээд сургууль дээр хархан дээр судалгаа туршилт хийгдснээр хамгаалагдсан байгаа. За докторийн зэргийг болохоор Ашуус дээр манай Наранбаатар доктор та бүхэнд хамгийн анхны илтгэлийг тавьсан Наранбаатар доктор маань хамгаалсан байгаа. За энэ судалгааны ажлуудаас би төвөрлөө жоохон оруулсан байгаа. За элэгний БЦ вирустэй хүмүүс трансфер фактор классик плюс 2-ыг өдрийн 12 ширхгээр буюу нийтдээ 24 ширхгээр ууж хэрэглэхэд 14 хоног хэрэглэсний дараа цусан дах вирусын титр дунджаар 489.7-оос 387.7 хүртэл багассан буюу 21%-аар буурсан ийм үзүүлэлттэй байсан ийм судалгаа хийгдсэн байх нь. За чихрийн шижин гэдэг өвчин дээр мөн классик глюкоз 2-ыг 12 ширхгээр буюу өдөрт 24 ширхгийг хэрэглэхэд за 28%-аар цуснах одоо сахарын хэмжээ буурсан байсан. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан өвчтний 83.3% нь үр дүнтэй байсан байх нь. За харшлын өвчний үед классик за три фактор энэ өмнө нь Эдэмс гэдэг нэрээрээ байсан. Эдэмс гэдэг нэрээрээ судалгаанд одоо орсон байх нь. Одоо бол три фактор гэдэг нэрээрээ байгаа. Харшлын өвчний үед классик три фактор 2-ыг мөн 24 ширхгээр өдөрт хэрэглэхэд цусан дах иммуноглобулин Е-ийн хэмжээ 28.7%-аар буурсан буюу судалгаанд хамрагдсан өвчний 83.3% нь үр дүнтэй байсан ийм судалгааны ажил одоо бидрийг та бүхэн дуулах гэд үнэхээр таатай байна. Тэгэхээр магадгүй та бүхний дунд энэ чинь шүлжээ штэ гэдэг ийм нэгж юугээр энийг үнэлж дөнгөлж байгаа хүн бас байж магадгүй гэж би бодож байна. Тэгэхээр энэ хүний цуснд өөрөө байдаг ийм жижигхэн одоо мэдээллийн энэ молекул маань бидний хамгаалах энэ чадвар буюу хүнийг өвчнөд тэмцэх энэ чадрыг нь өөрөө дэмжиж идэг юм байна. За гадаад улс орнуудын судалгааг хүмүүс их сонирхдгоо. Яагаад энэ Монголд ингээд судалгаа хийгээд гадаадд яасан бэ? Тэгэхээр одоо магадгүй эмчнэр манай энэ юун дээр арга хэмжээнд оролцож ивэл PubMed-ийг голдуу эмчнэр маш их хардаг. Эндээс бид нар судалгааны ажлууд, абстракт, юу хаана яасан гэдгээ судалгаанда давхар энийг харж эндээс материалуудаа авдаг. За PubMed дээр маш олон материалууд байсан. Би зөвхөн 5хан төрлийн юм судалгааны юг оруулсан байгаа. Трансфер факторыг уушгины хавдрын үед эмчилгээний асуудалд нь хэрэглэхэд сайжрал одоо нөхөн сэргээх нөхөн эргэн сэргээх ийм байдлыг судалж гаргасан юм судалгаа байна. За трансфер факторыг энэ төрөө булчирхаан хавдрын үед хэрэгэлсэн. За тэрний бас энэ судалгааны үр дүнг тооцсон юм ажил байна. За энд элэгний вирус, идэвхтэй вирусын үед С вирусын үед трансфер факторын эмчилгээнд дээр гарч байгаа одоо үр дүнг бас тооцсон байх нь. Толгой хүзэн хавдрын үед хэрэгжилжсэн байна. За энэ эмэгтэйчүүдийн цистит гэж яриад байдаг шүү дээ. Одоо циститтэй хүн маш их байдаг эмэгтэйчүүд ялангуяа циститээр их өвддөг. За ингээд миний бас олж харснаар маш олон ийм өвчнүүд байна л да. За тэдний үед бол хэрэглэхэд бас үр дүн их онц сайн байсан гэдгийг та бүхэн бас дуулмаар нь. Гэхдээ үндсэн эмчилгээтэй заавал хамт хэрэгжилж явах зайлшгүй шаардлага байдаг. За ингээд өнөөдрийн цаг үетэй холбогдуулаад та бүхэнд энэ цар тахал үнэхээр олон дэлхийн нийтийг хамарсан, айлгсан, чочроосон үнэхээр одоо дэлхийд бол 4 дахь давлгаа нэгэлцэн явж байна. Энэ үед
Энэ вирусын халдварын үед вирус халдварлагдсан үед бид нар хэрхэн яаж өөрийгөө хамгаалт юм бэ? Трансфер фактор уудаг хүн вирусын халдварын үед яаж хүчтэй байж чаддаг юм бэ? Трансфер фактор уудаггүй хүн яаж хүчин мөксдөг юм бэ гэдгийг энэ дархлаа тогтолцооны хариу уруулаар та бүхэнд хүснэгтэр ингээд энэ бас сонирхолтой байж магадгүй гэдэг үгнээс та бүхэнд орууллаа. За вирусын халдварын үед одоо энэ трансфер фактор хэрэглээгүй буюу before гэхээр хэрэглээгүй хүмүүст ямар дархлааны хариу урвал явдаг юм бэ? За тэгэхээр цитокин гэдэг маань дархлааны хамгийн одоо хүчтэй одоо бие махбод хариу урвал өгдөг хамгийн ихний хариу урвал гэж болно. Өөрөөр хэлбэл буцаагаад түүний эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлдэг дархлааны ийм маш том хариу урвал ахна шүү дээ. За цитокины хариу урвал бид нар трансфер фактор уугаагүй байгаа үед бүхэл бүтэн 2 хоногийн дараагаас илэрж идэг байна. Өөрөөр хэлбэл зарим одоо та сонссон бах зарим өвчний нууц хугацаа гэдэг нэг яриад байдаг шүү дээ. Нууц үе гэж яриад байдаг шүү дээ. Энэ маань дархлаа хариу урвал өгөхөөс өмнөх үе буюу цитокины хариу урвал 2 хоногийн дараа илэрж идэг юм байна. Ингээд 2-3 хоног хагасын дараа буюу өөрөөр хэлбэл бүхэл бүтэн одоо юу гэдгийг хүний бие махбод дээр бол 3 хоног гэдэг чинь бие махбод бас удаан байцсан байна шүү дээ. Бидний биеийн байгалийн хядагч ис хамгийн өндөр түвшиндөө хүрж энэ ням бактери вирустэй тэмцэж эхэлдэг байна. Тэгэхээр энэ бол маш удаан хугацаа. Ингээ вирусын титр буюу энэ вирусын хоруу чанар маш их хэмжээтэй явагддаг. Гаж нөлөө их үлдээдэг. Ялангуяа коронавирус коронавирусээр өвдсөн хүмүүс тийм үү? Яагаад ингээд дахиад уушгин гэмтээд идэгий? Яагаад фиброзын өөрчлөлтөнд ороод идэгий? Яагаад ингэж идэгий? Хэр вирус маш хүчтэй хоруу нөлөө, гаж нөлөө үзүүлээд байгаа юм байна. Тийм учраас вирусын титр трансфер фактор уугаагүй хүн буюу дархлааны бэлэн бус байдал байгаа үед бол ийм хортой байдалтай явагдаж идэв юм байна. Тэгвэл after трансфер фактор буюу трансфер фактор ууж хэрэгэлдэг хүмүүс ялангуяа уусны дараа яадаг юм бэ гэхээр вирусын халдвар авсан бол тийм үү? Одоо магадгүй томоогийн вирус ээж болно. Энэ коронавирус ээж болно. Авсан бол шууд бие махбод хариу урвал үзүүлдэг байх нь шүү дээ. Тэдэн хоногийн дараа биш байх нь энэ хүмүүсээ 2 хоногийн дараа биш байх нь шүү дээ. Шууд хариу урвал үзүүлдэг. Ингээд бидний цуснд байдаг халдварлагдсан тэр коронавигаар халдварлагдсан байдаг юм уу тэр томуугаар юм уу БЦ вирус юм уу дохоор юм уу хавдраар юм уу юугаар эдийн халдварлагдсан тэр вирусыг устгахаар байгалийн хядагч ис хүнд байдаг тэр хамгийн өндөр хэмжээнд 1 хоног хагасын дараа орж чаддгаараа ажиллагаа нь эхэлдгээрээ энэ маш том давуу тал. Өөрөөр хэлбэл та магадгүй альч вирусээр өвдсөн бай. Магадгүй өвдлөө гэхэд танд хоруу чанар нь бага илэрнэ. Одоо энэ коронагийн одоо хүнд тохиолдлуудыг яриад штэ зарим хүн нас орчоод штэ. Энэ вирусын энэ хортой хөнөөлтэй байдлыг бие махбод нь дийлж чадахгүй штэ. Тэсэж чадахгүй өнгөрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр энийг давж дийлэх ийм хүч байтугай бид нар гаж нөлөөг нь өшөө биедээ хоргүй байдлаар хөнгөн өнгөрөх энэ боломж яг нарийн дайруул энэ трансфер фактор бидний дархлааг удирдсанаар байх боломжтой юм. За ингээд дархлаа трансфер фактортой холбоотой Монгол улсад 2 удаа олон улсын том хурал оролцсон байгаа. 2013 онд дархлаа immunocorrection and transfer factor гэдэг нэрийн доор олон улсын хурал оролцсон. Энд Америкаас, Оросын холбооны улсаас, Польшоос, Монголоос эрдэмтэд чуулсан англи хэл дээр энэ том хурал явагдсан байгаа Улаанбаатар зочид буудалд. За 2019 онд 10 жилийн ойтой холбогдуулаад манай энэ эмч нарт зориулсан нэг кредиттэй трансферсепцийн шинжилгээ ухааны чиг хандлага гэдэг энэ бас том хуралдсан байгаа. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр дахин одоо баталгаатай, нотлогоотой ийм судалгаатай юм байна. Эрдэмтэд эмч нар хүлээн зөвшөөрлөлтийг хийхээс аргагүй. Яагаад тэгэхээр энэ хүний цуснд байдаг хүнээс ялгарж байгаа энэ жижигхэн пептидийг хүн өөрөө судлахгүй бол өөр хэн судлах юм бэ? Тийм үү? Эмчнэр өөрөө судлахгүй, эрдэм судлалын ажлаа хийхгүй бол өөр хэн судлах юм бэ гэдэг энэ зүйлийг дахин бидэрт харуулад байгаа байна.
За ковидтой холбоотой би бас дахин нэг баримтыг бас та бүхэнд сонирхолтой байж магадгүй гэдэг баримтыг оруулъя гэж бодсон юм. За 2020 он дэлхийн нийтээрээ одоо корона айдас түгшүүр авахын хажуугаар одоо энэ дархлааг дэмждэг дархлаа тогтолцооны энэ кампаниуд өрсөлдөж үнэхээр өрсөлдөөн явагдсан. За өрсөлдөх дотроо шалгарал явагдсан гэж хэлдэг юм уу. Тэгэхээр магадгүй их олон компани за эрүүл мэндийн чиглэлээр биш олон компани хаалга үедээ хааж исэн бол трансфер факторыг одоо энэ юу дархлааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд тодорхой хэмжээгээр ажилласан. За тэр дотроо For Life компани үйлдвэрлэл 2020 онд 30% нэмэгдэж, үйлдвэрийн шинэ байр баригдаж, шинэ одоо боловсон хүчин чадлаа улам нэмсээр улам их ажилласаар байна. Бид дэлхийг хангаж чадахгүй байдалд хүрсэн гэдэг ийм зүйлийг компаниас бидэрт хэлсэн. Тэгээ нэг бодлын үнэхээр одоо бахархмаар үнэхээр хүчтэй цороогоод тойлоод гараад ирж байна. Тийм учраас For Life компани 2020 онд өөрийгөө угаасаа трансфер фактор маань зөвхөн дархлаатай л ажилладаг ийм бүтээгдэхүүн. Энэ чиглэлийн маш олон бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Дараагийн хэлтгэгч та бүхэнд энийг хэлэх болно. Тэгэхээр трансфер факторыг үйлдвэрлэдэг For Life компани өөрийгөө дархлаа тогтолцооны компани гэдэг албан ёсны нэрийг одоо өөртөө авсан бахнэ. Тэгэхээр ямар ч дэлхий дээр ийм компани дархлаа тогтолцооны компани гэж нэрийддэг юм шүү. Тэгэхээр энэ бол үүгээрээ ялгаатай. Магадгүй ижил төстөө дархлаа дэмждэг, сайжруулдаг бүтээгдэхүүнүүд байж магадгүй, та бүхэн сонссон байж магадгүй. Тэгэхээр трансфер фактор үүгээрээ ялгаатай гэдэг юм аа. За ингээд та бүхэн энэ миний зарим нэгэн слайдны доор гарч байгаа энэ загвар одоо юу гэдгийг энэ тэмдэглэгээнүүдийг харж байгаа хаа. Тэгэхээр зарим нэг нь мэдж байгаа. Өөрөө трансфер фактор эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ямар ч гаш нөлөөгүй үйлдвэрлэлийн баталгаа их мэтээ одоо авах ёстой бүх энэ баталгаажуулалтаа өөрөө хүлээн зөвшөөрөөд авсан байгаа юм шүү. За ингээд та бүхэндээ дэлхийн эрүүл мэндийн өдөр үнэхээр 2 цагийг өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулж энэ үнэтэй энэ мундаг том доктор профессорууд энэ олон эмчнэрийн яриаг сонсож байгаад юуны өмнө та бүхэн дахин баяр хүргье. Тэгээд нотлогдсон, батлагдсан, туршигдсан шинжлэх ухаанлаг энэ бүтээгдэхүүнийг та бүхэн хэрэглээгээ болгоод гэр бүлэрээ аж аргалтайгаар тийм үү энэ одоо айх айцгүйгээр энэ өвчин зовлон даван туулах болтугай гэдэг сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээд өөрийнхөө яриаг өндөрлөө.